За би Дархуул аймгийн Шарын улс сумын иргэн Ойдвын Цэцэгмаа гэдэг хүн байна. За би өнөөдөр бол иргэнийхээ үргийг биелүүлээд хүн байх үзэл бодол дээр тулгуурлаж одоо амьд байх хугацаанд бид нэг нэгэндээ хайрладаг, дэмэндэг, түшдэг. Яг энэхүү энийг одоо залуу үедээ бас хүргэж сургамж болгон үлдээх зорилгоор бас олон ахмадууд маань өнөөдөр өчигдрийг бүтээж чад өнөөдөр ямар байдалтай байна вэ? Яаж энэ улс их орныг удирдах байгаа төрийн түвшиндэд ад үзэгдэж явна вэ гэдэг талаас нь бол үнэхээр харамсалтай санагдаж энэхүү ажилд бас гар бие оролцоод явж байгаа. Ахмадуудын маань тэтгэр өнөөдөр үнэхээр амьдралын хаан чуралцахгүй байж. Гэтэл Монгол улсын хөгжил дэвшилд гар бие оролцохдоо хоёргүй сэтгэлээр нойр хоолгүй залуу халуун насаа одоо зориулан байж энэ их орны бүтээж чад адаг сүлд надлагдаад явж байгаа нь үнэхээр харамсалтай мэт. Ийм сэтгэл бол одоо мэдээж ахмад настай, ахмад ээж аавтай, ахмад буурлуудтай хамт амьдардаг залуу үеүүдэд маань хүртэл хэцүүхэн санагдаж байгаа байхаа. Тэгэхээр бид нэг нэгэ гоочлохоосоо илүүтэйгээр нэг нэгэ дэмэнж нэгнийхээ үгийг сонсож хамтран цаашаа урагшлах нь одоо маш зүйтэй юм аа. Тийм учраас энэ залуучууд минь ялангуяа ахмад настангуудынхаа энэ явуулж байгаа үйл ажиллагаан дээр дэмжиж сайхан оролцоорой гэж та бүгдийг уриалмаар байна. Уг зүйн Монгол улсын иргэн, Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр Монгол улсын үндсэн хуулинд захирагдан зөв зүйтэй хуулийн дор сайхан амьдарцгаах юм нөхцөлтэй юм аа. Учир юу вэ гэвэл Монгол улс маань өнөөдөр маш их баялагтай, өргөн удам нутагтай, дэлхийд байхгүй нүүдэлчин соёлтой, мал ах үйтэй ийм сайхан улс шүү дээ. Гэтэл байгалийн баялаг маань өдөр тутам гадагшаагаан гарсаар ахуй амьдрал маань өдөр ирэх тусам доошолж буурсаар байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ бол эцсийн дүндээ авилга албан тушаалын маш том ийм бүлэг хүмүүсийн хийж буй ажил. Энэ улс орныг доройтуулж гин, энэ ард иргэдийг мөлхүүлж гин. Өнөөдөр сонгон шалгаруулалт нэртэй маш их олон газрыг зардаг. Дуудлага худалдаагаар зараад байгаа. Энэ бол ихэнх нь монгол хүн биш. Монгол хүнийг урдаа барьсан гадныхан одоо энэ Монгол улсын маань сонгон шалгаруулалтын талбай нэртэй дуудлага худалдаагаар заргаж байгаа газар дээр эзэн сууж байгаа гэж миний тухайд бол тэгж хардгаа. Олон хүн мэдэхгүй байх л да. Манай энэ баялаг ямар шугамар гадагшаа гараад энэ нутаг орны минь бүрэн бүтэн байдал яагаад одоо ингэж өдрөгт тусам алдагдаад байна вэ гэвэл манайхан яг өнөөдрийнхөө яна миний цалин өрөхгүй байна. Зээл ийм байна. Зээлээ яаж төлөх үү? Тэгээ цалингаас цалингийн хооронд, зээлийн хооронд өдөр өөрөөгөө болгоод явж байгаа Монгол агуу ард түмэн маань нарийн ширээ юмыг бас мэдэхгүй байх шиг байна. Тэгэхээр би та бүхэнд завхас одоо зарим нь дурдъя гэж бодож байна. Жишээ нь түрүүний миний ярьж байгаа сонгон шалгаруулалтын талбай зарсны одоо Монголын нутаг дэвсгэрээс дуудлага худалдаагаар зарж байгаа шүү дээ. Баялагтай газраа шүү. Энэ баялагтай газар зарагдаад орж ирж байгаа олон тэрбум төгрөг маань хаашаа орж юун зарцуулагдчих. 1. Хоёрдугаарт маш олон урсгал замаар маш олон тийшээгээ одоо баялаг маань өдөр болгон 24 цагаар урсж байгаа. Би урдв нь бас мөн л одоо ярьжсэн. Цагаан хадаар 5 салаа зам, хөшөөтэй уурхай байж гин, 5 толгой байж гин, оюу толгой байж гин. Гэхдээ бүх л боломжтой газраараа ерөөсөө манайх баялагаа урсгаж байгаа. Бүр 5-аас 20 дахин урсгаж байгаа. Тэгвэл ард иргэдийн амьдрал 5-аас 20 дахин нэмэгдэх ёстой. Агсан байх ёстой. Гэтэл өнөөдөр бах байдгаараа 5-аас 20 дахин доошоо буурчаа байж байгаа нь өөрөө их гутамшигтай юм аа. Тэгэхээр баялагын эзэд хоосоо хоцорч эрх мэдэлтэнгүүд мэдээлэлд ойроороо далимдуулан маш их хэмжээний өргүү зардлыг гарган туйлж буйн энэ төсөв таслахад хүртэл хүргэсэн байдгаа гэж миний тухайд үзэж байна. Газрынхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй орон нутгийн сумдын иргэд, тэр дундаа багийн иргэд, тэр дундаа уулын яамд өвлжөөгөө барин малаа хариулаад тэнд эзэн болоо сууж байгаа эрхэм нөхдүүд Монгол улсын төр засаг талархах ёстой. Тэд л эзэн болж чадж байгаа. Монголын төр өнөөдөр Монгол улсынхаа яг нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг 100% хамгаалж чадахгүй байгаа. Ийм л төртэй болцсондоо үнэхээр харамсаж байна. Энийг бүтээж өгөхдөө өвөг дээдс маань агуу сургаалаа хайрлан халамжлан хүмүүжүүлж дараагийн үеийн
одоо улс төрчдийг үе үеийн салбарынхныг бэлтгэжсэн. Тэгвэл өнөөдөр бэлтгэгдэж чадахгүй салбар мөхөж байна. Өнөөдөр төсөв тасарчлаа. Чөмгөө дундартал та нар бүсээ чангалаад ажиллаа болгоход нэг хэсгийн ажлаас нь халж байна. Энэ орон тооны цомогтгол ажилгүйчүүдийн игнээ нэмж ядуу Монгол иргэнийг бий болгож. Энэ ядуу Монгол иргэд бий болчоод энэ олон хүн ажлын байргүй болчоод үгүй тэгээд одоо цаашдаа яаж амьдрах гээд байгаа юм. Мал маллаа мал байхгүй. Зээл авъя маш их том шалгууртай. За зээлээс зээлийн хооронд төрүүч амьдраад хөөрхийн минь уржигдрахын хүртэл 97 настай эмгэн миний тэтгэврийг төр зэх маань нэмчихгүй байх таа гэж бодон гордлогын нүдээр нулимс цэлгнүүлэн нүдэ харж байж байгаа өчигдөр бурхны оронд явлаа. Гэх мэтчлэн энэ өвөг дээдсийн энэ сайхан бүтээж өгсөн өөрсдийнх нь халуун сэтгэлээрээ бүтээсэн энэ нийгмийн одоо энэ гашуун юмн дээр энэ өвөг дээдсийн ингээл зүтрэгээл нэг нэгээр нь бурхны оронд илгээгээл яах юм уу? Энэ нөхдүүдэд ядаж баярлуулах чинь сэтгэл эрхэм нөхдүүдэд алгуу. Одоо ярих биш хийх үйлдэлээ. Бид үрдэн та бүхтээс шаардах болно.